За амглан ялтгий. За өнөөдрийн хичээл дээр хэдүүлээ. Харьцуулсан зэргийг үзэх гэж байна. За чи Nicola is taller than Bradley гэж байна тий. За Nicola бол Bradley-гаас арай өндөр. За хэдүүлээ adjective-ийг харьцуулж ашиглаж байна гэсэн үг. Аа За харьцуулсан зэрэг яаж ашиглах вэ гэхээр за богинохон үг жишээлбэл тоол гэдэг үг бол богинохон нэг үгтэй үг байна тийм үү. За тийм болохоор арт нь амархан шууд ER залгаад ашиглаж байна. Nicola is taller than Bradley. За Тэнгүүд энэ богино нүхтэй үг учраас урд нь бид нар more авах шаардлагагүй. Аль хэдийн ER ашиглаж байгаа учраас заавал урдталд нь more ашиглах албагүй. За тэгвэл ямар үед more-ыг ашигладаг юм бэ гэхлээр хоёроос илүү үетэй үгэн дээр. За жишээлбэл important гэдэг үг бол хоёроос дээш үетэй үг байна тийм үү? Чухал гэсэн утгатай. So happiness is more important than money гэх юм бол энэ дээр хэдүүл important гэдгийг ард ER заалахгүй яа гэвэл урт үг учраас тэрний оронд more гэдэг үг ашиглана. За ингэж хуургаж болохгүй гэсэн үг байна тий. За цааш нь харъя. За тэгэхээр бид нэр харьцуулсан зэрэг үүсгэхдээ хоёр янзаар үүсгэдэг гэсэн үг. Хэрвээ тоол гэх мэтчлэн богинохон үетэйг авах юм бол ард нь ER залгаад байна авна. За энэ дайн гэдэг маань as s гэсэн утгатай үг тийм үү? Жишээлбэл Nicola is taller than Bashir гэх юм бол Nicola Bashir-аас өндөр гэсэн утга нь тий. За дараа нь happiness is more important than money гэх юм бол аз жаргал мөнгнөөс илүү чухал гэсэн утга байна. Тэнгүүд энэ important гэдэг үг маань урт үетэй үг учраас important гэдэг 3 үетэй үг байна тий. За тэнгүүд энэ 2-оос дээш үетэй үг байгаа учраас бид нэр ER залах боломжгүй болоод оронд нь more гэдэг үг ашигланаа. Энэ илүү гэсэн утгатай үг байна тий. За багш нарай чухуудаан орчуулж өгье. Аз жаргал мөнгнөөс энэ дань гэдэг маань as s гэсэн утгыг орж ийн тийм үү. Тэгэхээр мөнгнөөс илүү more гэдэг нь илүү гэсэн утгатай important чухал юм аа гэж хэлж байна гэсэн үг байна. За тэгвэл бид нар тэмдэг нэрийг хоёр янзаар ангилж харьцуулсан зэрэг ашиглахдаа бид нэр хоёр хэсэгт хувааж үзээд нэг үетэй үг бол ER-ууд ашиглаж байна. За энэ дээр яг энэ одоо хөдөлгөөний сайн анзаараарай. За bigтэй адилхан big, cheap, old гэх мэтчлэн үгнүүд байна тийм үү? За энэ үгэн дээр ER залгаад comparative буюу харьцуулсан зэрэгээ үүсгэж байна. За хэрвээ y-аар төгссөн үг байх юм бол бид нар яа гэмээ гэхлээр y гэдэг гişгийг аваад оронд нь IER гэдэг нөхцөл залгадаг гэсэн үг. ER залгаж байгаа ч гэсэндээ шууд залгадаггүй y-ыг хасаад IER алдаг гэсэн үг. Funny, funnier, pretty, prettier гэдэг үг болно гэсэн үг. За дараа нь 2 болон түүнээс дээш үетэй two or more syllable байх юм бол бид нар more гэдэг үг ашиглана. Жишээ нь famous гэдэг үг бол more famous, important, more important, interesting, more interesting. За тэнгүүд биднэрт бас irregular буюу дөрвөн бусаар хувирдаг харьцуулсан зэргүүд байгаа. Жишээлбэл good гэдэг үг хувирахтаа better болно. Bad гэдэг нь worse болно, far гэдэг нь farther, further гэж хоёр янзаар бичигдэнэ. За энэ дөрвөн бусаар хувирдаг ердөө энэ 3 хүүглээдэг. Энэ 3-ыг зээжсэн байхад ер нь болно гэсэн үг. За жишээ харъя хэдүүлээ. Игч дүү 3 байна тий. За тэнгууд энэ ихний их чинь одоо Paris гэдэг дүүгээсээ арай ах гэдэг өгүүлбэр зохиох гээд байна тий. За тэгэхээр энэ дээр өгөгдсөн байгаа old гэдэг үгээ бид нэр яаж хуурах вэ гэхээр богинохон үетэй учраас ER авчих нь тий. За гэх мэтчлэн одоо багшийнхаа оруулсан энэ дасгалын дагуу таад маань дэвтэр дээр тэмдэглэл бичээд багш руугаа эргээд илгээгээрэй.